4 14-ийн цонх нь 4-өөс 14 насны хүүхдүүдийг төлөөлж буй хүн ам зүйн цонх юм аа. Энэ насны бүлэг нь сайн мэдээнд хамгийн их нээлттэй байдгаараа онцлог билээ. Зохиолч Spurgeon хүүхдүүдийн сайн мэдээг хүлээж авах чадвар нь насанд хүрэгчдээс хамаагүй илүү байдаг гэж олон жилийн өмнө хэлж байжээ. Мөн олон жилийн судалгаанаас харахад ч 10 хүн дутмын 8 нь Христийг дагах шийдвэрийг энэ насандаа гаргаж байсан байна. Тийм ч учраас сайн мэдээг хүлээж авахд нээлттэй байдаг гэдгээрээ энэ үе нь бидний хувьд алтан цонх болж байгаамаа. Бид үүнийг өөрсдийн хүүхдүүдээсээ ч харж олно. Тэдний ихэнх нь 4-өөс 14 наснда итгэлийн шийдвэр гаргаж байжээ. Мөн энэ насанд хүүхдүүдийн дэлхийг харах үзэл үүсч бий болдог байна. Энэ нь тэдний шийдвэр гаргахад ч нөлөөлдөг. Яг энэ насны бүлгийн төгсгөл үед тэдний дэлхийг харах үзэл нь аль хэдийнэ бүрэлдэн тогтсон байдаг. Ийм ч учраас энэ үе нь их чухал юм аа. Сайн мэдээ хүлээж авахд хамгийн идэвхтэй үе энэ насныхан болж байна. Энэ насанд тэдний үзэл бодол бүрэлдэн тогтдог үе юм аа. Энэ нь тэд ямар ч зүйлийг хүлээн авахд нээлттэй байна гэсэн. Иймд энэ насныхны хүлээн авч буй зүйлс нь 14 наснаас хойших төлөвшөлт нь мөн бурханд үйлчлдэг хүмүүс бэлтгэгдэн гарахад нөлөөлж чадсан тийм зүйлийг хүлээж аваасай гэдэгт бид анхаарлаа хандуулах цаг нь аль хэдийн болжээ.